Кирияма Рэй бол 17 настай мэрэгжлийн шоги тоглогч. Гэр бүлээ алдаж өөртөө итгэх итгэлгүйгээр ганцаардал донд шатрын ертөнцид хөлөө олох гэж тэмцэж яваа. Энэ бол ганцаардал шаналл донд гэрэл гээгээ хайсан нэгний түүх. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Хөл хөдөлгөөн ихтэй Токио хотын хаан ихтэй ахлах сургуулийн сурагч Кирияма Рэй ганцаардмал амьдралаа чимээгүйхэн үргэлжлүүлсээр тэр багаасаа шоги гэх Японы хөлөгц тоглоомыг гарамгаа эзэмшиж мэрэгжлийн тоглогч болжээ. Өдрийнхөө ялалтыг авсан Рейд нэгэн зураас ирлээ. Түүнийг орой хоолнд урьжээ. Рэй татгалзсан хариу илгээх гэсэн ч дахин нэг зураас ирсэн нь түүнийг ногоо авч ирэхийг хүссэн байлаа. Тор дүүрэн хүнсээ барьсаар ирэх Рэйийг эгч дүү гурав инээмсэглсээр огтно. Эгч дүүс орой хоолндоо карри хийжээ. Тэднийг хоолоо идэж байхад телевизээр хүүн эцгийгээ хөнөөсөн гих аимшигт хэргийн мэдээ гарч байлаа. Энэ нь Рейд өнөөдрийн шоугийн тоглолтыг нь сануулна. Учир нь түүний өрсөлдөгч аав нь байлаа. Аавынх нь хувьд маш чухал тоглолт байсан ч хүүдээ ялагдлаа даа гэж хүмүүс шивэр авир хийн. Түүний хувьд хүнд өдөр тохиосон бололтой. Оройн Рейг унтаж байхад эгч дүүсийн өвөнч мөн санаа тавьж байгаа харагдана. Маргааш оройн Рэй гэрийнхээ үүдэнд хуучны танил шоги тоглоомын өрсөлдөгч Харунобу Никайдотой таарлтана. Тэр танил нь Рэйтэй хамт нэг тэмцээнд орохоо мэдээд шууд амжилт хүсгээр иржээ. Гэхдээ л жоохон ядаргаатай нөхөр болохоор нь Рэй бултах гэж үзсэн ч нөгөөх нь салахгүй. Бүр гертэн дагаж орж ирээд пицца хуссан шигээл суuna. Пиццагаа чихэнгээ бас ганцаараа таасралтгүй жалчиж өгнө. Рэй метро гих мэтээс илүү гол ус ширтсэн шигээ эморч алхах дуртай. Учир нь багада голоор хүрээлүүлсэн хотод амьдардаг гэж. Гэхдээ багынхаа үеийг бараг л сандаггүй. Мэргэжлийн шоги тоглогч нар жилд 30-аас 40 тоглолт хийх ёстой. Бас төвшин шийдвэрлэхээс гадна цолны тоглолтч бий. Ер нь л ялалт бүр илүү олон тоглолтыг авч ирэх нь тодорхой. Дээд төвшөнд хүрвэл жилд 70-80 тоглолт хийнэ. Өнөөдөр Рэй NHK-гийн тэмцээний шалгаруулалттай. Хэрэв энэ шалгаруулалтанд тэнцвэл NHK телевизээр орон даяар цацагдана. Иса Мацумото гэх энэ нөхөр Рэйг ялаад телевизээр гармаар байна гэж залбирч орсон ч даанч ялагдчихдээ. Уг нь хөдөө эмнэлэгт байгаа өвөдөө телевизээр өөрийгөө харуулахыг хүссэн байж. Тэгээд Рэй хүссэн хүсээгүй тайтгаруулах хэрэгтэй боллоо. Смит гэх тоглогчтой хамт гуруула паб маягийн газар орсон нь эгч дүүсийн хамгийн том нь буюу Акаригийн ажилдаг газар байлаа. Рэй Акариг хараад гэртээ байдгаасаа тис өөр байх юмаа гэж бодно. Ялагдсан нөхөр Акарид сайн болохоор энд ирээл шууд ялсан хүн шиг л харагддیں۔ Өмнө нь Рэй яг энэ газарт өөр хүмүүстэй хамт орж ирсэн ч хамт явсан хүмүүс нь жаахан хүүхэдч гэж бодохгүйгээр хүчээр дагуулж ирээд уулгаж согтоогоод хаяад явчих. Акари Рэй хоёр анх ингэж танилцжээ. Хэдий танихгүй байсан ч гудамд таяхын оронд гэртээ хонуулсан Акари одоо ч Рэйд санаа тавьсаар байгаа. Акари одоогийн хамт яваа хоёр хүнийг нь найдаж болох үйс сайн хүмүүс байна гэж хөөргснөөр нөгөө хоёр нь манай хүнээр даалгахаа болоод өөрсдөө тооцоогоо хийхээр болчтой. Рэйн гэрийн хөргөгч хов аасан. Нойлын цаасчгүй болсноор гүүр давж дэлгүүр орох шаардлага гарна. Гүүрний цаана Акаригийн гэрч бас бий. Рэй анх энэ хотод ирэхэд таньж мэдэхгүй газар нь тас хар бүүдгэр санагддаг гэж. Гэсэн ч Акари болон түүний дүүнэрийн ачаар гүүрний нөгөө тал өнгө бялхан харагддаг болжээ. Хэдийд ч хүрээд ир гэж хэлэх хүмүүс байхад л сэтгэл дүүрдэг тийм мэдрэмжийг авна. Ингэж бодож явсаар дэлгүүрт эгч дүүстэй таарлаа. Рэйн сагсанд дүүрэн бэлэн хоол харагдана. Акарич ирээд хоол идэж байхад ирэхгүй юм аа. Арай миний хийсэн хоол бэлэн хоолноос ч амтгүй юу гэж үг хаясаар байгаад гэртээ дагуулад ирдээ. Рэй анх танилцсан цагаасаа л арчаагаа төрхөө харуулснаа санана. Гэрт нь ирсэн оройноо шаал согтуу юм бөглөж чадахгүй суухт нь Акари тусалжээ. Хөшиггүй цонхоор нь хурцнаар шарж Рэй сэрлээ. Акаригийн өгч явуулсан шарсан дахианы сүүлийн ганцыг нь талханд ороогоод идэнэ. Өнөөдрийн тэмцээний өрсөлдөгч нь гэрт нь ирдэг ядарга. Зуны амралтаар их дэлгүүрийн дээвэр дээр хүүхдүүдийн шоги тэмцээн болдог гэжээ. Рэй Харунобу хоёр байнга таарч нэг удаа бүр хамтдаа хагас финалд тулсан. Харунобу зуны халууныг тэсвэрлэхийн аргагүй зовж байгаа харагджээ. Манай хүн тухайн үедээ хурдхан ялаад энэ хүүхдийг сэрүүхэн газарт амраах юмсан гэхээс өөр зүйл бодоогүй.
Гэсэн ч Рэйийн сагсуу бодлыг няцаах гэсэн юм шиг өрсөлдөгч нь оогдохонч бууж өгөлгүй ялалтыг хайж тэмцсээр байж. Эцсийн мөчөө хүртэл тэмцсэн ч халуун дурсах хөлснийхөө хажуугаар том нулимстэй ялагдлаар дуусгасан байна. Энэ удаад ч тэр үеийнхтэй адил хөлс нь тусалж эхэллээ. Рэй өрсөлдөгчөө бодож ааржуулагч нэмж өгөхийг хүссэн ч Харунобу зүгээрээ тэр зунтай харьцуулбал одоо дотор байгаа нь диваж нь л гин. Өглөө эхэлсэн тоглолт шөнө хүртэл үргэлжилж Рэй яллаа. Эгч дүүс тоглолтынхоо дараа заавал ирээрэй гэсэн болохоор очиж хоол идэнэ. Энэ өдөр Обаны сүүлийн өдөр байсан тул эгч дүүс өвөөгийнхөө хамтаар эмээ болон ээжигээ дурсан хоол хийж дурсан санацгадаг. Рэйд иймэрхүү зан заншил нь дэмий дурсамжаас эргээж гониглохын төлөөх хэцүү ёслол шиг санагддаг. Ундах цаг болоход дунд охин Хина гинэтгэн л дэлгүүр орлоо гэд гарчхан тэр. Санаан зовсон өвөө нь охиныхоо араас Рэйг явуулна. Охины зориг үнэндээ дэлгүүр байсангүй. Гүүрэн дээр ганцаараа мэгшэртлээ уйлахыг хүсжээ. Бусдын өмнө үргэлж хичээж ирсэн болохоор түүнд гониглох цаг хэрэгтэй байлаа. Энэ үед л Рэй уйлах нь нэмэргүй гэж үргэлж гуниг шаналлаас зүгтэн хоосон орон зайд өөрийгөө төвчснээ ойлгоно. Хинагийн сургуулийн бейсболын багийн тоглолт болох гэж байгаа. Энэ тоглолтод Хинагийн краш оролцох болохоор эгчээрээ өдрийн хоол бэлдүүлээд өгөхийг хүсжээ. Залуу авахын маргаашийн том төлөвлөгөөнд туслахаар Рэй ч бас ирсэн ч эгч дүүсийг харж суухаас өөр хитэрсэнгүү. Хина ийм тийм хоол бэлдмээр байна гэж өчнөөн зардал гаргах гээд эгч нь болохоор үгүй л гээд байна. Эгч дүүс бэлдэх хоолоо сонгох гэж алдсаж байгаад Хина санаандгүй эгчийгээ өөрөө айлын хүүхдээс мөнгө харамлаад байгаа мó гэд хэлчихнэ. Тэгсэн унтаж үйсэн баг дүүн босож ирснээ Рэй миний ах биш өөр айлын хүүхэд байсан юм уу гэж авдیں۔ Хөндлөнч гэсэн тийм хөөрхөн тий. Рэй уг нь хоолныхоо мөнгийг төлөхийг хүсдэгч Акари авдаггүй. Хина харин Рэйтэй хамт дэлгүүр орох замдаа буруу ойлголт төрүүлсэндээ уучлалт гойно. Маргааш нь өөрөө хоол хийдэг баатар болсон Хина эртс ирсэн ч хамаг юм нь бүтлгүүтэд балрах төхнө. Гэхдээ л яаж ийгээд хоолоо бэлтцэн краша хараад зогсож идэв. Рэй дэлгүүр орчоод замаараа тэдний сургуулийн бейсболын тэмцээнийг харна. Бейсболын тэмцээн дуусахад краш нь дэндүү од болохоор Хина бэлдсэн хоолоо өгч чадахгүй хоцорчдیں۔ Яг хоолоо хогийн савнд хийж явахад нь Рэй болиулаад гэрт нь хүргэж өглөө. Эгч нь дүүгээ харагдаад Хинагийн хоолыг эзэцгэх гэтэл үнэхээр аимшигтай байх нь тэрээ. Муурнууданд хүртэл амсаад ухаан алдчихна. Анхны хайрдаа ийм юм амсуулаагүй нь болж дээ. Харунобу гэж ядаргаа ахиал Рэйн гэрт ирсэн. Шогийн тоглож хожигдчоод за яах вэ? Чи ялсан болог энтергээд яриагараа бараг хожицсан сууж идэг шүү. Рэйг унтж байхад нь өглөөний 9 цагт гинэт хүрээд ирж Рэй ядаргаатай хамт хоол идэхээр гарч яваад гудамд эгч дүүсийн хамгийн бага Момотой таарна. Момо ядаргааг өөрийнх нь дуртай хүүхэлдэйн баатартай адилхан болохоор тэврээд авдیں۔ Ядаргаа эгч дүүст өөрийгөө Рэйийн хамгийн сайн найз гэж танилцуулчихна. Тэгсэн бүр орой хоолнд өргөдөөд эгч дүүсийн гэрт ирчдیں۔ Акарид хөвсгөр бүхэн таалагддаг. Ер нь л хүн хооллох дуртай нэгэн. Ядаргаад Акари Момо хоёр наалтастай. Рэй Хина хоёр харин юу болоод байгааг ч ойлгохгүй сууж байна. Рэй шогэд тийм ч дуртай биш. Завгүй аавтайгаа хамт байх боломж гэж харсан учраас шогийг сайн сурахаар хичээж ирсэн. Рэй багасаа л хөршүүд болон сургуультай гадуурхагдаж найзтай байгаагүй. Үеийнхээ хүүхдүүдтэй ярих үед өөр хэлээр яриад байгаа мэт ойлголцдоггүй хэрнэ шогээ тоглох үед өргийн нөгөө талд суух хүний үг бүрийг хүлээн авч чаддаг. Тийм болохоор найзын хэмжээнд дүүх ганц хүн нь аавынх нь найз л ээж. Нагаз эгч нь хөлөө гэмтээсэн гээд Момог цэцэрлэгээс нь авч өгөхийг гуйлаа. Рэй Момог хөтлөөд явж итэл охины малгай хийсэд Рэй малгайных нь араас явах хооронд нохооноос айж сандарсан Момо бүдэрч унаад гараа шалбалчна. Өдөрхөн л уйлж явсан ч орой гэхэд мартчихсан л инээж явдیں۔ Момогийн бэртсэн гарыг цэвэрлж байхдаа Рэй уйлахыг Момо гайхна. Рэйд ч бас яг Момо шиг охин дүү байсан. Рэйг сургуулийн аяллаасаа эргэж ирэхэд согтууч боловч ачааны машин жолоодож явснаас болж аав ээж дүү гурав нь хорвоог хорхисон байжээ. Оршуулгын ёслолын үеэр олон хамаатан саднууд нь ирсэн ч Рэй дээр ирсэн нь аавынх нь найз. Ингэж тэр шогийн гэр бүлийн гишүүн болсон. Гэвч дүүнийг тийм ч таатай хүлээж аваагүй. Тэднийх Рэйээс дөрвөөр ихч Киёко гих ааш муутай охин, нас чацуу Аюму гих хүүтэй. Аав нь Киёко охиндоо ихэд хатуу ханддаг гэж. Харин Киёко бол
манай хүнийг дуртай үедэл зөхиод авахаар ширүүн шуурга шиг нэгэн. Рэй хүүхдүүдийг нь элц давуу илүүрхэж үргэлж шогоогоор ялсаар иржээ. Тэгэх бүрт өрсөлдөгчийнхөө хүүг зорин байж өсгөөд өөрийнхөө хүүхдүүдийг эвдчихлээ гэж ярих хүмүүс гарч ирнэ. Киёко зугаа цэнгэлгөөж аюу гэртээ бүгдэг болжээ. Энэ бүгдийг харж залхсан Рэй хурдан тусдаа гарч шимэгч гэж өөрийгөө мэдрэхгүй тулд мэрэгжлийн шоугийн тоглогч болохоор хамаг чадлаараа хичээж ирсэн. Хэдий тэр гэр бүлээс зогтсон ч зүрх сэтгэлдээ үргэлж аавыгаа гэж хүлээн зөвшөөрнө. Хинагийн Краш гэдэг од бейсболч нь уг нь багийнх нь хөрш найз. Краш нь бейсболоороо мэрэгжлийнх болохыг зорддог. Нэг удаа манай Рэй сэтгүүлийн нүрнээс харжээ. Ахлах сургуулийн сурагч мэрэгжлийн шоугийн тоглогч болжээ гэсэн байж. Тийм учраас ирээдүйнхээ талаар бодож эргэцүүлэхдээ эргэлзсэн зүйлсээ Рэйээс асуухыг хүсжээ. Харин яаж ч юм Хинагаар дамжуулаад Рэйтэй уулздаг. Тэгсэн хүнтэй яриа өрнүүлж чаддгүй Рэй маань Хинагийн Краштай овоод таарад байлаа. Ингэснээр дахиад ч уулзахаар болцгооно. Дараагийн удаад Хинагийн гэрт тэдний уулзалт болоход Хина Крашийнхаа урдаас чимчээтлээ улайгаад суудیں۔ Нээрэн энэ Хинагийн Краш ер нь л Рэйн тоглолт энтрийг сайн үздэг. Тоглолтынх нь бичлэгийг авч ирээд тоглолтол Хина мама хоёр шок. Учир нь Рэй ахыгаа телевизээр хүртэл гардаг ийм том хүн гэж огт мэддэггүй байсан. Рэйн найз гэж өөрийгөө танилцуулсан ядаргаа хүртэл телевизээр гардыг байна гэд бүр шок. Хинад гайхалтай санагдсан ч үж магадгүй. Рэйээс шоуг зааж өгөхийг гуйдаг. Хинад зааж өгөх шоугийн тоглоом авахар дэлгүүр ортол ядаргаатай таарчна. Ядаргаач ядаргаа юм болохоор Хинагийн гэрт дагаал ирж байгаа. Ингээд Хина хоёрч багштай олчихно. Гэхдээ яа харахгүй хүүхдүүдэд бол ядаргаа сайн багш байжээ. Рэйн заах арга ямар ч ойлгомжгүй бол ядаргаа хүүхдүүдэд таарсан хөгжилтэй аргаар заана. Ядаргаагийн ойлгомжтой заах аргад нь натаархсан Рэй маань заагаад байгаа номыг нь сонирхтол ядаргаагийн өөрийнх нь гаргасан ном байдیں۔ Зургийг нь хүртэл өөрөө зурсан гин. Нэрээ энэ ядаргаа айгүй баян. Хинагийнхаас гараад Рэйг дагаал яваад идэв. Яагаад дагаад байгаа юм бэ гэтэл найзынхаа гэрт хоны гэж авдیں۔ Рэйн гэр бараг хоосон шахуу штэ. Тэгсэн ядаргаа туслахаа дуудсан. Гэрт нь хонохтой зориулаад ор мороо хүртэл авчруулсан байдیں۔ Рэй ойрдоо шоугийн ертөнцийн уналтад ороод байгаа. Гэтэл ядаргаа телевизээр шоугийн тоглолтын тайлбарлагч хийх үеэрээ Рэйд хандаж баахан юм хэлжээ. Ерөнхийдөө бол чи хичээгээд өгөөч дээ. Юу ч нь болохгүй байгаа юм бэ гээл хөөхөн санаа тавиадж байгаа юм уу? Эсвэл өрсөлдөгчийн хуваар хурцлах гээд байгаа олтой. Рэй бодолд автан гэрийнхээ урд иртэл үүдэнд нь тэгчин ирчиж. Рэй ч оруулахгүй гэж нилээд гүрийсэн ч нөгөө ширүү эмэгтэй нь зүтгэсээр байгаад ороод ирнэ. Эмэгтэй Рэйд ганцаархнаа яваад өгдөг зөрөгтэй юм аа. Аав чамд зөндөө санаа зовсон гэж хэлдэг. Киёко өөрөө гэртээ хараагүй удаж байгаагаас гадна нэг эрэгтэйг дагаад байгаа олтой. Рэйн дараагийн тоглолтын өрсөлдөгч нь 65 настай 40 жил шоугийн тоглож байгаа нэгэн. Рэй ийм удаан шоугийн тоглоод ямар байсан бол гэж бодно. Маш олон ялалт ялагдал байсан байх. Гэх мэт мангар олон юм бодоол эртэл нөгөө ахмад тоглогч нь үнэхээр хүүхэд шиг хүн байхан дирээ. Тоглолтынхоо өмнө Азийн цаас суулдаг сан руу нэгэн байлаа. Рэйд ялагдчиход танхимаас гарахдаа Рэйтэй таарахгүй тулд шатаар явах гэтэл Рэй ч бас адилхан юм бодоод араас нь гараад ирчтیں۔ Өвгөн сандарсандаа бүдэрч унаад Рэй хоол авч өгөхөөр олчихно. Хүнээр дайлуулж байгаа гэсэн шиг амар үнэтэй юм аваад идэв. Бүр мөнгийг нь дуусгаж байгаад гараад ирдэг за. Тэр Рэйтэй таарсан гэдгийг сонсоол ялахгүй гэдгээ мэдэж байжээ. 40 жил шоугийн хөлгөөс зуурч ирсэн атлаа ямар ч уул мөр үлдээж чадаагүй ээж ахлах сургуультай мэрэгжлийнх болсон хүнийг ялахгүй штэ л гин. Рэй түүний нүдэнд өөрийг нь явуулахаар ирсэн үхлийн бурхан мэтэл харагдсан гин. Тийм болохоор яаж дөг ялагдах вэ л гэж бодож иржээ. Рэй ч урам зориг өгч шоугийн ертөнцийг орхихыг нь болиулдаг. Гэтэл өвгөний шоугийн тогломоор байгаа шалтгаан нь ердөө л гэрийн ажлуудаасаа зугтаж байсан явдал байлаа. 12 дугаар сарын 31 болжээ. Рэй халуурч гэрээсээ олон хоног гарсангүй. Гэтэл хонх дуурч жижигхэн хүүхдийн хоолоогоор Рэй чаан гэхэн тэрээ. Эгч дүүс Рэйг үзэгдэж харагдахгүй 3 хоног утас нь холбогдохгүй болохоор санаан зовоод шалгахаар иржээ. Ханиадтай халуурч байгааг нь мэдээд шууд эмнэлэг дагуулж яваад гэртээ авчирлаа. Дулаалж халуун хоол өгөөд халамжлахын хажуугаар гэрээхэндээ мэдэгдэхийг хүртэл зөвлөнө. Учир нь Рэйийн утас 3 хоног унтарсан байхад аав нь зөндөө залхсан байдаг. Рэй дуртай дургуун нэгэн залхатал аавынх нь санаа их зовжээ. Рэй ч өөрийгөө дэндүү хувиа хичээсэн байснаа ухаарна.
Ингээд шинэ он гарлаа. Акаригийн нагаз ихч шинэ оны мэнд хүрэхээр иржээ. Бүхдөө нартаа бэлэг бэлгийн дэд бэлэн мөнгө өгөхдөө Рейг хүртэл марцсангүй. Акаригийн өвөө энэ охиндоо Акариг битгий өөрийнхөө газарт ажилуулад бай гэж зэмлэнэ. Тэгсэн хинэгчгүй манай баар аюултай газар биш шүү. Тэгээд ч 7 хоногт 2хан л өдөр ажиллана гин. Бас гэрте байгаад л ээжийн үргийг гүйцэтгэхэд байвал хүнтэй сууж чадахгүй штэ. Санаа зовлтгүй муу хүн ойртуулахгүй л гин. Рэй энэ гэр бүлийн хуучин байшинд яагаад ч юм хамгийн тухтайгаараа унтаж бас хүүхэд үеийн сайхан дурсамжаа зүүдэлдэг. Буцаад гэрте хайрах мөчөд агаар жуулагчийн дуу цагны чаг хийх чимээгээд энерги дундах юм бүхэн төвхтэй санагдана. Энэ дулаахан байшинд хэтэрхий их дасаад байгаа даа Рэй айла. Нэг хэсэгтээ хол байхаар шийдсэн ч Шоги танхимаас нэг удаа нилээд их загастай харихаар болчихно. Яах ч аргагүй ганцаараа барахгүйгээс хойш хоол сайн хийдэг Акари төгснөн дээр. Акари момо гэд бүгд баярлалаа. Олон төрлийн загсаар янз бүрийн амттай хоол хийж болно. Шинэ он гарахад их мөнгө өөрчгсөн болохоор нэг хэсэгтээ хүнсний төсөв нь хизүүхэн байжээ. Хина момо хоёр Рэйийг хонооч гэж гуйсан ч Рэй татгалцлаа. Удахгүй ялагдаж болохгүй чухал тэмцээнтэй. Даанч өрсөлдөгчөө хэц дутуу өнөлж ялагдчихна. Ялагдаад шууд гараад гүйж байгааг нь харсан өрсөлдөгч нь Смиттэй хамт залуу наснд ч иймэрхүү хөнгөн хумгай зан гаргах нь энгийн л дээ гэж ярьдаг. Рэй харин ухаан жолоогүй гүйж гэртээ хараад ичсэндээ гэрээсээ ч гарахгүй нэг хэсэг эм орно. Тэгснээ Шогигоо орхиж ажил хийх талаарч бодож ажлын зар худалдаж авлаа. Ямар ч ажилд 18 нас хүрсэн байх ахлах сургуулаа төгссөн байхыг шаардна. Гэтэл Рэй ахлах сургуулаа төгсөхийн тулд дахиад 2 жил хүлээх хэрэгтэй. 2 жилийн турш яаж мөнгө олох вүлээ? Мэдээж Шоги тоглохоос өөр замгүй. Эсвэл аавынхаа гэрт буцаж очих. Рэй өмнө нь гэрээсээ явж түрээсээ өөрөө төлж хоолоо олж идээд л байвал том хүн болчихно гэж боддог байлаа. Том хүн болвол дахиж ойлгохгүй гэж бодсон. Гэтэл нас бол нас л ээж. 17-аатай ахлах сургуулийн сурагч ганцхан ялагдлаасаа асар их хичиж цаашдаа юу хийж амьдрах талаараа бодонгоо сургуулийн шатан дээр уйлж суулаа. Рэй Киоко ихчинхээ талаар бодно. Яг л цуурсан шилшиг охин. Хичнээн их ус хийсэн ч дүүрдэггүй. Сайхан гэр бүлтэй, царайлаг, хүчрхэг мөртлөө ганцаардалд живчгсэн. Түүний дүүрдэггүй шилийг цуулсан хүн нь Рэй өөрийгөө болон аавыгаа гэж боддог. Киоко нэг л өдөр гэрээсээ явчихж игнэртэй хүнтэй хамт байхын төлөө Рэй болиулах гэж оролцсон ч нэмэр болоогүй. Учир нь Киокод Рэй болон аав хоёр нь өөрийг нь ялагдагч гэж мэдрүүлдэг. Рэй сүүлийн тоглолтондоо ялагдсан учраас хичээлдээ сууж өрсөлдөгч нь тэмцээний үргэлжлүүлнэ. Хичээлдээ анхаарах сөхөөгүй Шоги танхимд юу болж байгаа бол гэж бодож байсан ч зөндөө чөлөө авдаг Рэйд сургуулиасаа холдох эрх байсангүй. Тэгсэн багш нь айгүй хөөрхөн дуудснаа чи явж чамайг ялсан хүний тоглолтыг харж суралц гэд хөөх шахам явуулцдаг. Гэхдээ араас нь эрцийн тэмдэглэлийг шалгаж үзээд өстэй толгой нь арзана. Рэйг гүйсээр ирэхэд тусгай тоглолтын өрөөний бичлэгийг ядаргаа Смит энтер үзээд сууж идэв. Ширүүн тоглолтоор Рэйг ялсан хүн хожигдож харин ихчийнх нь хайртай гэдэг их нэртэйгээр яллаа. Рэй Шоги танхимаас гарч яваад ихчтэйгээ бас хайртай хүнтэй таарна. Их нэртэй Рэйг үгээр идэж ихчийг нь доромжилсан ч ихч нь салахгүй наалдаж байгаа нь үнэхээр л токсик. Нээрэн ядаргаа Рэйд их л санаа тавиад байдаг да. Рэйг ялсан ядаргаагаас яагаад юм гэж асуухад анх Рэйд ялагдаад тэр ялагдлаасаа амар их юм ухаарсан юм байхаа. Өөрт нь тийм их зүтгэл гаргах боломж өгсөн болохоор одоо Рэйг ч бас зүтгэл гаргаасаа гэж боддог гин. Рэйг ялсан хүн нэг удаа ялагдсан ч эцсийн шийдвэрлэх тоглолтоороо ялжээ. Рэй ч өөрийнхөө ямар их эготой байсныг ухааран ялагдсандаа ичгээ болж түүн дээр ирэн суралцах цуглаандаа оруулаач гэж хэлдэг. Кай гих энэ тоглогч олуулаа суралцаж нэгэндээ тус болох үүднээс суралцах цуглаан гэсэн юм байгуулсан. Энд нь ядаргаач ус явдаг. Ингээд Кай болон ядаргаатай улам дотносож эхэлнэ. Нэг удаа Кайын фэн уулзалт болно гэхээр нь ирээд Рэй дэга таардаг. Рэй тэмцээний шагналын мөнгө бас тоглолтуудынхаа орлогоос амжиргааны зардлаа авч үлдээд үлдсэнийг нь аавынхаа данс руу явуулчихдаг. Өөрийг нь өсгөж өгсөний хариу гэж. Харин аав нь Рэйд ингэхгүй байсан ч болно штэ гэдэг. Бас охиныхоо талаар сураг ээжиг байна уу гэж асуусан ч Рэй нуухаар шийднэ. Гэтэл маргааш нь эгч нь ирснээ Рэйг учир зүггүй загнаад идэг шүү.
Аав нь картыг нь хаагаад залгаад исэн гин. Рэйг ямар нэг юм ховлсон гэж боджээ. Рэй хичнээн үгүй гэсэн ч эгч нь итгэсэнгүү. Тэгсэн тэдний хэрүүлийг сүшийг хүргэж өгөх гэж байсан эгч дүү гурав харчдаг. Мэдээж нөхцөл байдлыг мэдэрсэн том эгч нь дүүнэрээ аваад бушуухан буцаж алхана. Харин Киёко ард нь Рэйд хортой үгсээ чулууздаг. Юун хүмүүс юм? Бас нэг айлыг гинэн царайлж өрхтад буснуулах гэж байна уу? Энтэр гин. Цааш иргэн алхаж явсан дунд охин Хина гинэтхэн буцаж ирээд тэдний хэрүүлийн дондор Рэйд сүшигээ өгөөд Киёко руу муухай харчхад явлаа. Тэгсэн хэрүүл хийгээд исэн их чинь амттай хоол гэж сонсонгуудаа Рэйн гэрт орж ирээд хоолыг нийдээд сууж идэм да. Рэйд хоол үлдээгүй болохоор нь гомн л идэнэ. Тайвшраад ярилцаж байгаа нь ихч дүүс юм шиг, токсик харилцааг нь харахаар танихгүй хүмүүс юм шиг. Рэй ихчээсээ яагаад тийм хүнийг сонгосныг нь асуухад би ч бас мэдэхгүй байна л гэдэг. Бас түрүүн Момо Киёкогийн хишгирч байгааг хараад шулан байна гэж хэлснийг нь сонсчиж Киёко өөрөө ч яагаад ийм болчихсноо ойлгохгүй явна. Рэй 10 дугаар анги арай ядан төгсөж чадлаа. Багштай энэ жил ямар ч ахиц дэвшил гаргаагүй ч таны ачаар анги дэвшиж чадлаа гэж хэлтэл багш нь харин битгий тэгж хэлж бай. Ажилсангаа хичээлдээ сууж өөрөө хоолоо болгож угаалга хийж мөнгө олж түрээсээ төлдөг сурагч штэ. Чиний насан дээр би том юм мөрөөдөж тоглож маазарч явснаас түрээсээ төлөхийн тулд мөнгө олж үзээгүй. Чамайг хангалттай хичээж байгааг мэдж байгаа гэхэд үргэлж том хүн шиг царайлж явдаг Рэйн нүдэнд нулимс цэйлэгнэн. Рэйг ялж ухаарал хүргэсэн Кайгийн шогэ тоглогч 30 настай. Түүний чухал тэмцээн үргэлжилсээр шогийн ертөнцийн хамгийн том өрсөлдөгчтэй тулгаар болжээ. Каин багнаас алс холын хүйтэн нутагт өнгөрсөн. Цас их орсон үед хийх зөвлөгөө үйддэг байсан түүний багнасыг шоги аварчээ. Манга зурагт ном митийг уншаад л дуусчихдаг бол шогийг тоглоод л хизээж дуусаагүй. Нутгийн өвөө нарын сургасан бяцхан хүү 2 дугаар ангидаа ороход хэдийн нутгийн томчуудыг ялдаг болжээ. Тэгэж нутгийнхаа шогийн танхимд очиж тэндээсээ Токио Орсоор өдий хүрсэн. Нутгийнх нь ихэц дэмжиж ирсэн ч тэдний Кайг гих их найдлага эргээд түүнд хор болсон байдаг. Өөрийг нь дэмжиж байгаа хүмүүсийн төлөө гэж хит их өөрийгөө хүчилсээр байгаад ходоод гидсэн өвддөг болчиж. Гэхдээ хамгийн сонин нь яг тэмцээний үеэр л өвддөггүй гэж байгаа. Магадгүй анхаарлаа бүрэн зарцуулаад төр өвдөлтөө мартдаг ч гэж магадгүй. Одоо хамгийн шилдэг тоглогчтой өрсөлдөхөр болоод өвдөлт нь нилээд өндөрчээ. Рэй түүнд тусалж гэрт нь хүнсийг нь цуглуулж өгөөд хоол хийж санаа тавьдаг. Бас тоглолт болох газар лунч хамт явж алхам тутамд нь тус болно. Ингээд тоглолт нь эхэллээ. Рэй руу ядаргаа залгаж байна. Ядаргаагийн хувьд хамгийн хайртай хүндэлдэг хуурай ах шахуу хүн нь Кай. Гэтэл өөрт нь өвдснийг нь хэлсэнгүү гээд бөөн сүр бадрана. Рэй уг нь хэлэх гэж байсан ч Кай битгий хэлээрэй гэжээ. Нэг удаа байгаа газрынх нь хажууханд яарч ирэхдээ нисдэг тэргээр бууж муугаад сенсац тарьсан байдیں۔ Ядаргаа нэрэл тоглолтгүй байсан бол нисдэг тэргээр очино гэж боджээ. Даанч энэ удаа тоглолтод давхцаад боломжгүй болж. Тэгээд Рэйс ахыг сайн харж хандаарай гэж гуйдаг. Энэ тэмцээний ажиглагч хийх ёстой хүн нь ханаад хурч хасагдаад гидэд мэрэгжлийн зав чөлөөтэй хүн хэрэг болтол Рэйвэж тарлаа. Хөтлөгч Рэйг танилцуулахдаа ахлах сургуультай мэрэгжлийнх болсон 5 дахь хүн ирээдүйд мастер болох нь мэдээж байх энтэр гин. Тэгсэн Рэй сандрахтаа би ч өмнөх 4 симпай нар шигээ биш л дээ. Гэтэл хажуугийнх нь ажиглагчаар ирсэн хүн ахлах сургуультай мэрэгжлийнх болох нь юун тийм сонин гэж би лав илүү лаг энтэр гэж мэгээд баг дайта дэдэг за. Юу болоод байгааг ч ойлгоогүй Рэй Кайг ийм хүмүүстэй тулдаж өдийг хүрсэн бол гидэс зэрэг өвдөх нь юу ч биш юм байна гэж бодно. Шимада Кай 4 дараалан ялагдлаа. Буцах замдаа Рэй түүний эцэж цуцсан өрөвдөлтэй төрхийг харсаар явдаг. Рэй 11-р ангид орлоо. Энэ жил анги нь өөрчлөгдөж багш нь солигджээ. Рэй энэ жил ч бас байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ганцаараа орших бололтой. Тэгсэн ангийнх нь өмнөх багш Рэйд санаа зовоод цайны цагаар хүрээд иржээ. Бас л энэ жил ганцаараа юу гин. Тэгээд багш нь нэг санаа дэвшүүлсэн нь шоги клуб байгуулж болох юм биш үү гэдэг. Даанч манай хоёрын клубт нэгдэх сурагч ганц ч байсангүй. Одоо яах вэ гэж байгаад шинжлэх ухааны клубийнхэн дөрвөлхнээ болоод нэг хүн олдохгүй тарах дээрээ тулсан байгаатай таарна. Ингээд тэд санаа нэгдэж 5 хүний бүрэлдэхүүнтэй шоги ба шинжлэх ухаан гэдэг клуб байгуулдیں۔ Рэй маань ямар тааж очих газартай л боллоо. Рэй багасаа л хүүхдүүдтэй нөхөрлөх аргаа олдоггүй. Зугаалахаар явхад ч хажуугийн суудал нь үргэлж хоосон байсаар ирсэн.
Харин шоугийн тоглож эхлэхэд түүний урд хөвшин, залуу, ээлдэг, бүдүүлэг гээд олон төрлийн хүмүүс ирж суух нь сонирхолтой санагджээ. Хүн бүртэл заримдаа амьдрал хүнд санагдах үе бий. Ганцаардаж шийдвэр гаргах ёстой болж ялж бас ялагдах үе гарна. Гэхдээ хамгийн гол нь яг чам шиг, яг тань шиг хэн нэгэн адил замаар алхаж гэрэл рүү тэмүүлсээр байгааг санаарай. Энэ хүрээд 1-р бүлгийн үйл явдал дуусаж байна. Үргэлжлүүлэн 2-р бүлгийг нь ярих тул хэрэв бичлэг нь таалагдж байгаа бол лайка дараад бас сувгаад дэмжиж subscribe-а дарахаа битгий мартаарай. Зун дуусаж намрын улирал иржээ. Рэй хувийн амьдрал, сургууль, шоугийн ертөнцийн дэх карьертаа тэнцвэрээ олох гэж оролдсоор. Гэхдээ хүчтэй өрсөлдөгчөдтэй тоглох дарамт өөрийгөө илүү сайжруулах гэсэн хүсэл нь түүний сэтгэлийн зөрчилд голлох байр суурь эзэлсэн хэвээр. Рэй өөрийгөө хаалттай ганцаарсан хүүхэд гэж харахаа багасгаж би хүмүүстэй холбогдож чадна гэдгээ баг багаар мэдэрч эхэлнэ. Шоугийн ба шинжлэх ухааны клубт багш болон сурагч нар Рэйээр шоугээ заалгаж эхэлжээ. Мэдээж хоёр хүний өрсөлдөөнд нэг нь ялагдаж нөгөө нь ялна. Рэйээс ялагдаж сурах ёстой юу гэхэд тэгж бууж өгөөд иж болохгүй гэдэг. Тэгвэл сайн тоглогч болж чадвал хожигдлын бухимдмаар мэдрэмжээс салж чадах болов гэж асуулаа. Рэй харин тэдэнд хүчтэй болсон ч өөрөөсөө илүү хүчтэй нэгэнд ялагдвал дотор эрэхтэн чинь бүтэн эргэсэн юм шиг л бухимдна гэдэм да. Шоугээ тоглох нь үргэлж бухимдмаар, үргэлж зовлонтой байдаг гин. Хүчтэй болох тусам ялагдахдаа илүү их бухимддаг болно гэхэд хитрхи их айсан багш нь чамд тэгээд шоугээ тоглох нь зугаатай байдгүй гэж асуудیں۔ Рэй хариулсангүй. Тэгээд бүр 0 орох нэрэдлэр зогцчдیں۔ Ард нь үлдсэн хөвшин царайтай сурагч багш хоёр нь шоугийн ертөнцийн хамгийн том тоглогчийн талаар ярина. Хамгийн хүчтэй нь байлаач тэрний ялалтын хувь нь 70%. Тэгвэл ийм өндөрт байдаг хүнд ялагдал яаж мэдрэгддэг бол гэж гайхацгаана. Рэй шинжлэх ухаанчдтай нэг клуб болсноор инээлдэж, ярилцаж, сургуулийн амьдрал нь эрс өөрчлөгдөж байлаа. Клубээр хамтдаа амтны туршилт хийсэн нь Рэйийн сэтгэлийг дүүргэж чадна. Үлдсэн жаахан амттнаа цаасанд боож яваад игч дүүст амсуулахаар яарлаа. Киёко нь гоо сайхны дэлгүүрээс авсан зүйлсээ их нартээ эрд өгч байгаа харагдана. Эмнэлэгт байгаа их нартээ өгөх гэж Киёкогоор ахуулсан бололтой. Киёко хамт явах уу гэж асуусан ч нөгөөх нь ганцаараа эмнэлэг рүү явлаа. Эмнэлэгт байгаа их нэрээ эргэчгээд гэрийнхээ үүдэнд иртэл Киёко үүдэнд нь хүлээж ийн. Их нартээ ир анханасаа огт нүүр өгч байгаагүй ч Киёко түүнийг цаг үргэлжил сүүдэр шиг дагдаг. Гэртээ оруулахгүй бай гэсэн ч дагаад л ороод ирнэ. Тэгэхэр нь ядаргаа вэ гэд төв удахааргүй болгож гарыг нь хүлж тавиад өөрөө унтахаар хөвтөнө. Харин Киёко хүлээстэй гартайж ганцаараа баахан жолчход нөгөөх нь дуугүй араас нь тэрнэ. Энэ хэсгийг сонсоод та нарт ямар бодол төрж байна? Магадгүй хүн болгон л өөр өнцгөөс харах боломжтой байх. Миний хувьд Киёко багада авсан сэтгэл зүйн дарамтнаасаа болж хүчтэй хэн нэгний нөмөрт байхыг оролдож үйж магадгүй гэж бодлоо. Ганцаардсан сэтгэл дутуу орон зайгаа нөхөхдөө буруу сонголт хийсэн баг. Киёкогийн сэтгэл бол жинхэнэ хайр биш. Зүгээр л шархалсан сэтгэл ганцаардл юм болов уу? Мэдээж хайр байлаач сэтгэлийн шарх байсан ч их нэртэй хүнийг хайрлна гэдэг буруу зүйл. Харин их нэртэй ир болох Готогийн талаас харвал эхнэр нь маш удаан эмнэлэгт бас л хүнд зовлон үүрч яваа нэгний дүр. Гэсэн ч эхнэрээ орхиод Киёкогийн сэтгэлийг ашиглаж тоглоом хийдэггүй нь түүний үнэнч талыг харуулна. Гэхдээ татгалзчих бас чаддгүй. Учир нь өөрөө ч ганцаардсан зовлон донд байгаа нь илтээдэг. Киёкод хайр өгч чадахгүй мөртлөө түүнээс татгалзахгүй байснараа түүнийг л улам зовно. Үзэгчийн нүдээр бол муу хүн мэт боловч үнэндээ өөрийн амьдралын зовлонгоос болоод өөрийгөө хамгаалах байдлаар хүйтэн хүн болсон дүр юм болов уу? Рэй ядаргаа хоёр нэг тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн ч өөр хэсэгт хуваарлагдчихж ядаргаа Рэйтэй таарна гэд догдолж исэн болохоор байж чадна. Уг нь хоёулаа тус тусын хэсгээсээ гарч финалд чадвал таарах гээд байгаа. Тэгэл өнөө ядаргаа ч Рэйийг заавал финалд үлддэг юм шүү. Би чамайг ялсныхаа дараа нэвтрүүлэгт оролцож тэр бичлэгийг нь яаж эдитлэх талаараа хүртэл бодцсон байгаа л гэж авч байна. Рэй эгч дүүсийн дээртэл хинаа уйлжчихсан гуталгүй хоёр өөр муу тавчиг өмсцөн орж ирдэг. Энэ жил хинаа анги дэвшигтэй баг сургуультай хамт сурч байсан найзтайгаа нэг анги болжээ. Гэтэл тэр найз нь хэсэг бүлэг охтын хараанд орж дээрлэх үлдэг болж ангийн бүх хүүхдүүд нь дээрлэхүү хүүхдүүдээс айж дуугүй байсан ч хинаа найзыгаа орхилгүй хамт байсаар байлаа. Гэтэл байдал баг багаар муудаж
Нэг өдөр найз нь чөлөө авч сургуультай ирэхэ болжээ. Найзынхаа талаар багштай хэлсэн ч өөрөө л худалч болоод дууссан байна. Эцэст нь найз нь бүр мөсөн шилжиж Хина тэсэлгүй дээрлэхүү охид руу дайрснаар өөрөө дараагийн хохирогч нь болчиж. Рэй түүнд заавал хамт байна гэж амлаад хичээлийг нь тарахад хүлээгээд сууж идэг. Хамт номын сан орж цагийг өнгөрөөнө. Хинаг уйлахад гомдоосон хүмүүсийг нь үзэн ядаж дотроо уур нь хурч байлаа. Болсон явдлыг сонсоод өвөө нь Хинаг том хүний ч хийж чадахгүй зүйлийг хийж найзынхаа төлөө зогссон нь зөв байлаа гэж сэтгэлийн дэм болно. Бас шудраг зөв зүйл хийсэн юм чинь нүүр бартан байгаарэ гэж зоригжуулна. Рэй харин Хинагийн төлөө би юу хийж чадах вүлээ гэж бодсоор. Маргааш нь Рэй багшаасаа дээрлэхэлтийн эсрэг авах ямар аргууд байдаг вэ гэж асуудаг. Тэгсэн багш нь Рэйд ямар нэгэн болж гэж бодоод сандарна. Рэй болохоор би зүгээрээ 11 жил ганцаараа байгаа дасчихсан гэд энгийн юм шиг л ярьдیں۔ Тэгээд Хинагийн талаар ярихад багш нь дээрлэхэлтэнд өртсөн үед яах хэрэгтэй талаар олон юм зөвлөнө. Багш нь ярианаас нь ажиглаж байгаад Рэйг Хинад сайн юм байна гэд бодчихно. Рэй ярианыхаа эцэст өөрийнхөө ач тун болсон Хинад туслах аргаа оллоо гэтэл шогийн тэмцээнүүддээ алгасалгүй орж төрүүлээд шагналын мөнгөө өгөхөөр шийдчихэж. Бүр хэдийг олж чадхаа тооцоолоод гаргацсан байдیں۔ Тэгснээл тэмцээнд ялагдчихад өмнө нь уурлаж бухимдаагүйгээрээ бухимдна. Тэрийг нь шогичд нь хараад хүсэл тэмүүлэлтэй болчихож ашгүй дээ энтер гээд баярлтیں۔ Рэй Хинагийн байдал улам хүндэрч өмгөөлөгч авах тохиолдлыг ч бодож мөнгө л олох хэрэгтэй юм байна гэж боджээ. Хина Рэйд бөмбөг шийддэг тоглоомноос хожсон гээд нүдний шилтэй жижигхэн муур өгдөө. Хараал шууд Рэйтэй адилхан санагдсан гин. Хина Рэйд өөрт нь тусалж байгаа гэж бодохч Рэйийн хувьд Хина аврагч нь байлаа. Хина гэртээ уйлж орж ирсэн өдрөө гэрээсээ гарч буй гүүрэн дээр уйлсан. Гэхдээ Хина өөрөө дээрлэхүүлсэндээ биш, найзынхаа төлөө шудрах бус байдалтай тэмцэж чадахгүй байгаадаа шаналж байлаа. Энэ нь Рэйийн дотор байгаа бяцхан Рэйд Хинагийн авралын гар хүрсэн мэт болдог. Рэй бол дотроо уйлдаг төрлийн хүн. Гэтэл Хината өөрийгөө нээж өвдөлтөө илэрхийлж бусдын төлөө зогсож уйлж байгааг хараад ягаад ч юм ганцаардлаас гарах шиг болжээ. Хинагийн өөрөө дээрлэхүүлсэн байж бусдын төлөө гих сэтгэл бас бууж өгөхгүй ах зэрэг нь Рэйд өөрийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхөд тусалж эдгэрэл авчирсан бололтой. Ингэж Рэйийн хувьд Хина ач тун боллоо. Рэй Хинагийн сэтгэлийг засах гэж шогийг зааж өгөөд тоглосон биш, өөрөө ялаад дордуулч тийм да. Хина цайны цагаа ганцаараа өнгөрүүлж байтал крашн дуудах нь тэрэ. Рэй санаа тавиараа гэд явуулж л дээ. Гэтэл Хина ангитаа орж ирэхэд ширээн дээр нь сэтгэнхэ бол гих мэт юм биччихсэн байдаг. Эннээс болоод маргааш нь Хина краштайгаа уулзсангүй. Тэгсэн краш нь өөрөө ангид нь хүрээд ирлээ. Өнөө дээрлэхүү охидын бүлгийнхэн ард нь хараахан сонсогддیں۔ Краш нь анзаараад дээрлэхүү охид дээр очисноо. Та хэд бас хамт бейсбол тоглох уу гэд аваад гарчна. Царайлаг од залуу асуухаар юу гэж татгалцав? Нөгөөх нь харин албаар дээрлэхүү охид руу хүчтэй бөмбөг шидэж хөөрхөн шоколад явуулчихна. Тэгээд Хинад цаашдаа ч бас хамтдаа тоглож бай. Тэдэнд хамт байх хүнтэй гэдгээ харуулцгаая гэдээ. Оройн харин Хина Рэйд баярлснаа хэлээд сэтгэл доторхоо уудлаа. Хина шилжсэн найз руугаа захиа явуулсан ч хариу ирээгүй. Харин найзынх нь оронд ээж нь захиа явуулжээ. Маргааш нь Хина ангидаа ирээд самбар дээр Хинатай бол хөвгүүдэд хайртай донтой охин гих мэтээр доромжилж ичсэн байгааг харна. Багш нь тэрийг хараад хичээлийн дараа Хинатай уулзахаар боллоо. Найзынх нь асуудлыг тоогоогүйшгээ Хинаг ангийнхантайгаа эвтэй байсангүй гэж буруутгах нь тэр. Багшийнх нь үг Хинад дахин нэг хүнд цохилт оллоо. Удахгүй намайг ч бас дуудах байх гээд их чинь нилээд сандарчээ. Тэр хүүхдүүдийнх нь эцэг их ямар бол би тэднийг эсэргүүцэж чадах болов уу? Болохгүй бол өвөөг тэгээд бүр болохгүй бол нагз их чиг дуудана гин. Рэй ч бас тэдэнтэй хамт байхаа амлалаа. Рэйн энэ удаагийн өрсөлдөгч нилээд төвөгтэй хүн таарчээ. Тоглолтынхоо үеэр чанга дуу чимээ гарган хөлөөс авлаж нөгөө хүнийхээ нүүдлийг хүлээж байж ядсан тогтворгүй хүн байлаа. Яг л ганцаархнаа энэ танхимд байгаа мэт аашлна. Уур амьсгалаа мэдэрдэггүй өөрийгөө ертөнцийн төвнө гэж бодсон нэг иймэрхүү хүмүүс байдаг да тий. Рэй түүний ядаргаатай үйлдэлүүдэд сатаарахгүй байх гэж хичээсээр эцэст нь ялж чадлаа. Ялагдаад гарсныхан дараа хажууд нь тоглож исэн Смит энтер лайтай юмыг хурдан гаргасангүйгээд Рэйг загнажидэг шүү. Рэй сургууль дээрээ ирээд Хинагийн ангийн багшийн гаргасан үйлдэлүүдийг хилтэл
багш нь стресстэж үхэх гэж байна бүр. Ядарга багын бие муутай өгөхөд ижээ. Саяхан л Рейтэй нэг тэмцээнд орох гээд хөөрөөд байсан чинь би энэ муудаж хэсэгтээ эмнэлгээс гарах боломжгүй болчиж. Ядаргааг нэг асрагч үргэлж дагаж явахаас гадна цөөхөнд нь олон юм харагддаг байсныг Рей саналаа. Бас хэн хүний идээд байхааргүй хатуу дэглэмээр эрүүл хоол иддэг байсныг нь санана. Гисэн ч юур асууж зөрхлээгүй явсаар одоо Каяас сонсож байгаа. Ядарга Кайтай танилцахдаа ердөө 4-р анги байжээ. Нэг багшийн дор орцгоосон болохоор ах дүүс шахуул болж өдрийн хоолоо туслагаараа зөөлгөж машинаар ирэх багангийн хүүхдийг харсан хүмүүс зүгээр л нэг баян айлын хүүхэд зугаацгаар шоогоо тоглож байна гэж ярина. Гэтэл тэр баян бацаан нь хагас финалд тунаж үлдэхийн төлөө хамаг хүчээ дайчилж сөхөрч унтлаа биеэ дайчилдаг байсныг анзаарах нь цөөн. Хүссэн бүхнээ авч чадах баян хүү өвдөж зовсон ч шогийг ихээр л цонхгор царайнд нь өнгө орохыг Кай тэр үед анзаарчээ. Хинагийн сургууль Киотод 2 шөнөд 3 өдрийн зугаалгатай. Гэтэл өмнөх шөнө нь стрессээсээ олж хотод нүвдэнэ. Их чинь хэцүү байвал явах хэрэггүй юм шүү гэтэл Хина заавал явнаа л гин. Зөвхөн дараа нь харамсах байх гэж боджээ. Үеийнгийн дээрлэхэлтэд өртсөн дунд ангийн охины энэ тэмцэл Рейд дараагийн тэмцээндээ илүү их хичээх урам зориг өгсөөр байна. Рейч тэмцээндээ ялж тэндээсээ шууд Хинагийн зугаалгаар явж байгаа газар руу хар хурдаараа явна. Хинаг олж очиод биеийн зүгээр эсгийг асуухад Хина тэсэлгүй Рейийг тэрвэрэд уйллаа. Сургуулийн зугаалгаасаа яаж ирэх бол гээд өвөө ихч хоёр нь сандарч байтал Хина энэд алдсаар орж ирдیں۔ Рей Хина хоёр голын эрэгт амцдан идэж бас өгсөн эмийг нь уугаад гидсэн ч өвдөөгүй гин. Рейийг тэмцээндээ ялаад ирэхэд Шоги ба шинжлэх ухааны клубийнхэн нь бас багш нь баярын ширээ бэлтцэн тэмдэглэхэд хүлээж илаа. Гинтийн шоконд орсон Рей маань гинэтхэн 0 орлоо гэж хэлээд гарч ганцаархнаа уйлж гарна. Сайн хичээлээ, мундаг байлаа, баяр хүргэе гэж хэлэх халуун дулаан хүмүүсээр хүрээлүүлжээ гэж бодох төдийдл нулимс нь асгараад л байлаа. Ийм сайхан байдал нь гинэтхэн л алга болчих юм шиг санагдана. Тэгсэн нэрэл энэ хідэн бүгдээрээ төгсөх ангийн сурагчид болохоор клубээсээ гарч шалгалтандаа бэлдэх ёстой гэж таардیں۔ Рей ганцаараа байсан ч зүгээрээ гисэн ч багш нь клубтэй хүн илсүүлэх ёстой гэсээр байгаад зарлал гарганаа. Гэтэл мэдээж өмнөх шигээ сурагчид бол зөвлөхгүй штэ. Харин өөр 2 хүн клубт нь орох гээд иржээ. Захирал болон дид захирал 2. Өгөнд сургуулийн клуб багадаа 5 сурагчтай авах ёстой үстэй гэтэл мэдээж захирлуудад энэ ямар педли байгаа вэ те? Хинагийн сургуулийн байдал огцом өөрчлөгдөж эхэлжээ. Үеийнгийн нэгнээ дээрлэхдэг байсан охид багшигаа хүртэл онилсноор багш нь сэтгэл зүйн асуудалд орж ажилласаа гарлаа. Харин шинээр анги хариуцгаар орж ирсэн эрэгтэй багш шууд л багш солигдсон дууралцгаагаад яах вэ? Ангийнхаа нэг найзыг дээрлэхүүлж байхад харсан ч хараагүй юм шиг царайлцгаасны чинь л шан гэж авд юм да. Бас энэ асуудлыг хурдан шийдэхийн тулд ганцаарчлсан ярилцлага хийн гин. Эхнийх хүмүүс нь дээрлэхүү охидын ахлагч тэгээд Хина. Сурагчид өөрсдийн дуудагдсан цагтаа эцэг ихээ дагуулж ирснээр нүүр туллаа. Дээрлэхүү охидын толгойлагч ээждээ Хинаг өөрийг нь доромжилсан бүдүүлэг асуудалтай хүүхэд мэтэр итгүүлжээ. Тэгээд эцсээ хүртэл охиндоо л итгэнэ гин. Хинагийн их Жакари хичнээн эсэргүүцсэн ч нөгөө талаас нотлохой байгаа юм уу гэснээр хэлэх үггүй болтیں۔ Харин шинэ багш худалж охины ээжтэй уулзаад дээрлэхэлтэд нотлогоо гэж угаасаа юу байдгийг гээл шулуухан хэлж орхино. Нотлогоо нь дээрлэхүүлж хохирсон хүүхдийн мэдүүлгэл байдаг гэхэд худалж охины ээж Хинаг л худлаа ярьж байна гэж уурлаа. Тэгсэн багш нь өөдөөс нь танд тэгвэл Хинаг худлаа ярьж байна гэх нотлогоо байна уу гэхэд хэлэх үггүй болно. Шинэ багш асуудлыг цэгцэлж дээрлэхүү охидыг хүүхдүүдээс уучлалт гуйлгаж чадлаа. Толгойлагч нь болох худалж охин харин хичнээн уучлалт гуйсан ч хийсэн зүйлдээ огт гимшихгүй байгаа нь илт. Гэхдээ шинэ багш бол багш шиг л багш байж худалж охины асуудлыг ч бас сонсхийг хүсдэг. Дараагийн өдрүүдэд нь дээрлэхэлтийн сүдрэгжүүлдэхгүй тулд дээрлэхэгч 6 охиныг ангиас гаргаж ангийн бүх хүүхдүүдийг яриулна. Үүний ачаар дор дороо дуугүй байсан хүүхдүүд ам нээж эхэллээ. Хинад удаан хугацааны дараа шилжсэн найзаас нь захиа иржээ. Найз нь хөдөө уулсын дунд нам гүм газар сэтгэлээ засаж тусдаа суралцж байгаа гин. Аав ээж хоёр нь охиныхоо төлөө холж хамаагүй хүргэж өгч аваад их анхаарч байгаа гэж бичжээ. Хинаач бас олон найзуудтай олж хөвгөлтэй зүйлс хийж жаргалтай инээдэг болсон. Найзуудтайгаа жигнэмэг хийж
Халуун нар нийдээд амаа түлчгсэн идэл амаа харуулах Хинаг хараад Рэй уйлчихна. Юу ч хийж өгч чадсангүй туслах ёстой байсан гэд өөрийгөө буруутгадаг. Хина харин Киото хүртэл зорж ирсэн номын сан хамт орсон амттан авч өгсөн гэдэл хийсэн бүхэнд нь баярлснаа илнэ. Рэй Хинад туслахын төлөө хичээсээр байгаад тэмцээндээ төрүүлж тэр тэмцээнийхээ дурсгалын тоглолтод хамгийн том шоугийн тоглогчтой тоглож хүлээн авалт гих мэтийн зөвлөлт хүртэл орлоо. Сүрдэж явдаг байсан тоглогч нь ямар хүнд ачаа үүрч стрессээс болоод юм сонсдоггүйч шоугийн тоглохоо зогсоогоогүйг нь олж мэднэ. Өндөрт гарахад тэр чинээгээрээ ямар хүнд замыг тулах ёстойг багахан ч болов ойлгов. Рэй буцаж ирэхэд ядаргаа биеинд дээрдэж эмнэлгээсээ гараад иржээ. Ядаргааг баяртай наргагүй нэмсэглээд шоугийн техникийн талаар ярьж байгааг хараад Рэй ч бас баярлсандаа инээд алдлаа. Хина найзынхаа ферм дээр очиж цагийг өнгөрүүлсэн ч найз нь одоо хүртэл үе тэнгийнхээ хүүхэдтэй хамт байх хэцүү байгаа болохоор оройдоо биеийг өвдчихдөг. Хинагийн ангийн асуудлыг шийдэж чадсан лав багш өөр нэг ангийг хариуцдаг учраас энэ жил дахиад өөр багш хэрэгтэй. Гэтэл хариуцаж авах багш нь өмнөх багшаа галзууруулжсан ангийг авмааргүй байна гэд тэлт. Ядж ягаад нөгөө талхайлагч өхөнтэй байнга ярилцлага хийх ёстой. Гол хэрэгт нь бурууга ухаарахгүй байгаа учраас ухаартал нь тулж ажиллах ёстой гин. Хина ахлах сургуулиа Рэйн явдаг сургуулиар сонгож Рэйтэй хамт шалгалтад бэлдэж эхэллээ. Гэхдээ элсгэд хүнд бас илүү их мөнгө хэрэг болно гэж бодоод Хина баг зэрэг эргэлзэнэ. Гэтэл өвөө нь яг л мэдсэн юм шиг мөнгөнд санаа зовлгүй хичээлэл сайн хийгээд хүссэн сургуультаа сургина. Өвөө нь эмч дээрээ ирж эмээ бичүүлж авлаа. Өмнө нь эмнэлэг бараадах нь ховор эм уух дургу хинэггүй байсан хүн гинэтхэн бие бодох болжээ гэж эмч нь хэлдэг. Өвөө нь 3 охиноо нөхөрт гарах хүртэл нь хамт байхгүй болохгүй гэж боджээ. Рэй Хинаг аюулгүй тайван байлгахын төлөө заавал өөрийнхөө сургуульд тэнцүүлнэ гэсээр байгаад Хинаач шалгалтандаа тэнцлээ. Хина болон түүний гэр бүлийн ачаар Рэй амьдралаас гэрэлтэй талуудыг анзаарч эхэлсэн. Шоугийн танхимын үүдэнд аавтайгаа таарахад таагүй биш дулаахан мэдрэмж төрнө. Бас удаан хугацааны дараа Киоко Аюму хоёрын ээждэр ирж мэд мэдлээ. Тэр эмэгтэй Рэйг ганцаараа байхад нь ирсэнд дотроо баярлалаа. Хэрвээ хүүхдүүд нь байсан бол гэрийн уур амьсгал шууд л тэсгэм хүйтэн болох нь тодорхой. Эмэгтэй Рэйг тайван зөөлөн хүн болж төлөвшснийг нь гайхна. Өөрийнх нь хүү Аюмутай чацуу байхад Рэй илүү том хүн шиг болжээ. Рэйтэй уулзсан өдрийн шөнө тэр зүүдэлнэ. Тэр зүүдэнд нь Рэй бас түүний хүү олчихсон. Киоко Аюму хоёр шиг л гэрээ бөснөөлж, телевиз үзэж, ээжийнхээ үгнээс зөрнө. Хина 10 дугаар ангид орж Рэй төгсөх ангийн сурагч болж хамтдаа хичээлдээ явж байгаагаар энэ удаагийн аним маань дуслаа. Хүн ганцаардаж, төөрөлдөж болно. Гэхдээ бусдын тус халуун сэтгэлээр амьдралд итгэл зориг дахин олж болдог. Өсөлт гэдэг нь айжин боловч үн цэнтэй үйл явц. Рэй өөрийн өнгөрсөнтэй эвлэрч бусдын төлөө сэтгэл гаргаж сурсан нь түүний жинхэнэ өсөлт байлаа. Borrowed a cup, baby, just to let me down and mess me